Салхуу бахуу нэвтрүүлэгтэй хамтдаа байдаг сонсогч танд яг энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. Ингээд Гэрүүлэн радиогийнхаа 1-р студиэс Салхуу бахуу нэвтрүүлгийнхаа цоошин дугаарыг ийхүү эхлүүлж байна. За тэгээд батгүйдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Салхуу бахуу нэвтрүүлэгт манай сонсогчдод бас үзэгчд маань дохтуутай сэтгэл @gmail.com гэсэн одоо Gmail хаяг руу маань загтлаа илгээгээд тэгээд нэвтрүүлэгт маань оролцдог байгаа. За тэгээд өнөөдөр бас нэгэн бүсгүйгийн загтал ирсэн байгаа учраас бас энэ загтал дээр бид бүхэн мэрэгжлийн сэтгэл зүйчийн гэр судлаачийн зөвлөгөөг өгөх болно. За ингээд Гэрүүлэн радиогийн 1-р студиэс сэтгэл зүйч Батхуу гэрэл судлаач их цолон миний бие найруулагчаар Мизу найруулагч маань ажиллаж байна. За тэгээд манай сонсогчид яг энэ цаг мөчид бидний бас суугуудыг дэмжиж өгөөрэй, бас бидэнтэй хамт байж өгөөрэй. За тэгээд энэ загтал бичсэн загтлын маань эзэнд бас өөрсдийнхөө хэмжээнд бас зөвлөж, урам зориг хайрлаж бас бичиж өгөөрэй гэж хүсгээрэй. Мэдээж шалтгаан гэвэл илүү их буруутгсан шүүмжилсэн өнгө аяснаас бичих юм бол тухайн хүн маань асуудлаа ухаарч ойлгох юм боломж нь хязгаарлагдсан л байна. Тийм учраас илүү их тухайн хүнийг нөхцөлгүйгээр болцолгүйгээр хүлээж авсан, илүү ихээр дэмжсэн, зоригжуулсан энэ өнгө аяснаас бас өөрсдөө илэрхийлж өгөөсэй гэж хүсэж байна. За мэдээж хосын зөвлөгөө гэдэг бол хоёр талын байр суурийг тэнцвэртэй хангаж ээж зөвлөдөг байгаа. Харин энэ удаагийн нэвтрүүлэг маань зөвхөн нэг талаас ирсэн мэдээлэл дээр тулгуурлаад зөвлөгөөг хүргэж байгаа учраас илүү их загтлын эзэнд зориулсан анхан шатны зөвлөгөөг бид бүхэн хүргэх болно гэдгийг бас онцлмоор байна тий. За тэгээд мэдээж ямар ч одоо сэтгэл зүйч гэр бүл судлаач хосын харилцаагаар зөвлөж байгаа хүмүүс мэдээж аль болохоор сарлахыг бол урьдчил болохгүй салаараа одоо салах гэж одоо мэдээж зөвлөгөө өгөхгүй. Гэхдээ нэвтрүүлгийн маань хувьд бол хоёр тохиолдолд бид нар одоо энэ асуудлыг ярилцахаас бодож үзгээс өөр аргагүй. За энэ нь бол амь насны хутганы эрдэн дээр буюу хүчирхийлэлт байгаа тохиолдолд бид нар үнэхээр юу илээ гэдэг талаар одоо харахаас өөр арга байхгүй. Нөгөө тохиолдол нь араар тавилтаар одоо хитрхи удаан амьдарч байгаа олон хүнтэй бас партнер нь ингээд тавьсан тохиолдолд бид нар гэр бүл салтын асуудлыг бодож үзэхээс өөр арга байхгүй байгаа гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За тэгээд өнөөдөр бид бүхэнд 31 настай нэгэн бүсгүй загтлаа илгээсэн байгаа. Өөрийнхөө хосын амьдралын түүхийг бас бичээд бидэнд илгээсэн байгаа. Тэгээд загтал хийсэн бүсгүүдэд маш их баярлалаа. Тэгээд загтал бичнэ гэдэг нь сэтгэл дотор байгаа асуудал, илэрхийлэгдээгүй тэр өгүүлэмж, илэрхийлэгдээгүй тэр сэтгэл хөдлөлөө бидэнд илэрхийлж багч болов гэсэн сэтгэл доторх зүйлсээ уудалж бас хөнгөрсөн байхаа гэж найдаж байна гэж байна. Ер нь яагаад нэг бичгийг дамжуулаад бас тийм үйл явцууд бас өрнөдөг шүү дээ Тэгээд яг загтал бичээд нэвтрүүлэг дээр уншигтаад яригдсны дараа зарим тохиолдолд бас яг зөвлөгөө авах хүмүүс маань байдаг. Тэгээд тэдгээр хүмүүс маань уулзаад хэлэхээрээ энэ бас айгүй хувь нэмэртэй байсан гэдэг талаараас өгүүлж илэрхийлдэг шүү дээ Тийм шүү За тэгээд загтал руу гарах. За сайн байна уу? Загтал очих өдрийн мэндийг хүргэе. Манай нөхөр 35 настай, би 31 настай. Бид өөрсдийн гэсэн орон суудтай. Бид хоёрт өөр зээлгээд байх юм юу ч байхгүй. Өөртөө л бүхнийг болгож бүтээж ирсэн. Бид одоогоор нэг хүүхэдтэй, хоёр дахь хүүхдээ гидсэндээ тээж байгаа. Манайхан аливаа ажлыг яс хийдэг, хэлсэн ярьсандаа байдаг. Амьдралд их хариуцлагатай ханддаг хүн юм аа. Гэхдээ өөрийгөө их дөвөл гэж ярьдаг. Өөрийгөө мундаг, хорвоогийн хамгийн ухаантай залуу гэж боддог. Дандаа л надад тэгж ярьдаг. Өөрийгөө их магтах дуртай. Би хаяач өөрийгөө магтаж өгнө. Миний хувьд царай би хинт ч гологдохгүй. Сошиалд ч нийгэмд ч эслэх байр суурьтай. Хуваараа бизнес хийдэг. Гэхдээ гэрээсээ гардаггүй мөнгө олдог л гэсэн үг л дээ. Гэртээ сууж байгаад нөхрөөсөө 5 дахин илүү их мөнгө олдог. Гэхдээ өөрийгөө ингэж дөвүүлгэж ярьдаггүй зөвхөн дотроо л боддог. Гол нь нөхрөөрөө гэрийн мах гэр ахвэ, хоол хүнс мөнгө огт гаргуулдаггүй. Өөр амралтанд явах гадуур хооллох гих зэрэг дандаа л 50-50% байдаг. Би нөхрийнхөө дансыг юу болж байдгийг ч мэддэггүй. Их нарийн санагддаг болохоор юу ч авсан хайрын мөнгө шаал дэмий юм энтэр гэж хэлэхээр нь би дандаа л тооцоог нь хийчихдэг гэхүүтэй. За энэ тооцоо мөнгийг ч орхив. Манай хүн өглөө оройдоо ажилдаа явж эрэхтэй цэцэрлэгээс хүүхдээ зөөдгөө. Энэ нь их амраа. Гэхдээ өөр гэрийн ажилд бол нэг ч юм уу 2 сарда нэг л цэвэрлэнэ. Гэхдээ заавал хажуугаар намайг ямар нэг юм хийлгэх гин.
Хаяа амралтын өдөр өглөөний цай бэлтэн тэгээд л болоо. Сүүлийн үед бодоод байхад жирэмсэн гэж огт тоохгүй санаа зовхгүй халамжлахгүй байгаа нь их дургүй хүрэгдэг болсон. Хамгийн гол зүйл нь өмнө нь хүүхдтэй болохоос өмнөх хандлага хүүхдтэй болсны дараах хандлага хоёр тэнгэр газар шиг болоод 3 жил өнгөрсөн. Одоо уурлаж гомдох юм бол тэр чигт нь хайчихдаг. Намайг өөрөө тавьширч уур гарах хүртэл нь 5-7 хоног хавцаа. Уг нь анх тэрвэрч хэвтээ дэл цэцэг авч өгөөд их өөр байсан. Одоо хайргүй болчоор ингэдэг юм болов? Би их тайван дүлгөө хүн барагтаа л уурлаад байдаггүй. Энэ тоохгүй хайчигдаг хандлага л үнэхээр нэр барах юм аа. Ахиад 5 жил өнгөрөхөд яах бол уг нь нөхрүүд яаж ихнэрээ харагддаг билээ. Уурт хойноо л орхиод инээлгээд л болоо баггүй юу. Тэгэж байхад гомдвол гомд гэд хайдаг би ер нь яг яах вэ? За нэг ийм бүсгүйн загтал ирсэн байна. 31 настай бүсгүй те. Тэгээд өөр зээл элдв одоо асуудал бол байхгүй. Ямар ч гэсэн нэг хүүхдээ хоёр дахь хүүхдээ гидсэнтэй тээж байгаа. Нэг юм жирэмсэн ээж юм бас нөхрөөсөө хайр халамж хүсэж байгаа загтал шүү дээ. Тэгээд загтлыг уншаад айгүй хөөрхөн санагдлаа л да тий. Нэг жижигхэн хөөрхөн юм дээр ингээд ер нь эмэгтэй хүмүүс бас айгүй тийм их л амархан эргүүлдэг номын хуудас шиг те. Гэхдээ зарим ирчүүд маань бас их хэцүү ойлгоход амаргүй гэж ярьдаг штэ. За яг нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зүгээс бас хосын харилцаанд яаж одоо анхаарал хандуулах юм, яаж харилцаагаа бас авч явах вэ гэдэгтэй холбоотой бас агуулгууд гарч ирэх болов уу гэж бодож байна. За тэгээ та бас бидний нэвтрүүлгийг гоё шеэрлэж өгөөрэй. Бас та сэтгэл үлдээгээрэй, лайк дараарай. Тэгээ магадгүй бидний хосын харилцаанд ч гэсэн нэг юм жижигхэн алхам дутагдсанаас болоод гомдол гэдэг зүйл үүсгээрээ тий. Магадгүй би энэ асуудлаас болоод үнэхээр салах хэрэгтэй юм уу гэж бодоход бас хүрдэг үү тий. За ингээд хоёул агуулгаар орё. Тийм шүү тий. За тэгээд өнөөдрийн загтал бол бас том асуудал гэхээсээ илүү бас яг энэ бүсгүйн хувьд маань мэдээж том асуудал тийм. Ингээд өмнөх загтлуудтай харьцуулах юм бол мэдээж жижиг асуудал юм шиг мандгүй сонсогч нар маань анзаарж байгаа. За тэгээ манай нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг та үзхийг сонсохыг хүсвэл салхуу байх уу гэсэн YouTube сувг дээр бас subscribe дараад нэг дээрээ гэж хүсмээр байна тий. За тэгээд ингээд харах юм бол яг ийм жирэмсэн үе таарчихсан тий. Яг ингээд нэг эхний хүүхдээ гаргаад хоёр дахь хүүхдээ яг эцэндээ тээж байгаа ийм бүсгүй юм байна. За энэ кейс дээр бол цоомоо маань илүү их нэг эмэгтэй хүн учраас яг юу мэдэрч байгаа гэдгийг илүү их ойлгож байгаа бах тий. Яг тэр үед эмэгтэй хүн нөхрөөсөө юу хүсэж байгаа илүү их хайр, халамж, анхаарал, инхрийлэл тий. Тэр зүйлийг илүү их хүсэж байгаа болоо гэж бодож байна. Тэгээ энэ загтал дээр надаа ингээд нэг зүйл аягүй их ингээд анзаарэгдсэн юу вэ гэхээр өмнө нь яадаг вэ гэхээр уг нь анх тэрч хөвтээд л цэцэг авч өгөөд л их өөр байсан гэж байгаа. Тэ эхний хүүхдэрээ гээл тэ энэ хүүхдэрээ ч юм уу тэ анх гэж байгаа. За тэгэхээр бүсгүй маань бас нөгөө талдаа ингээ гэрээс гардггүй бас магадгүй дотгошоогоо төрлийн тэ үг дуу цөөхтөө гэж өөрийгөө тодорхойлсон байна. Тийм учраас магадгүй интроверт тэ дотгошоогоо чиглэсэн байж магадгүй. За интроверт төрлийн хүмүүс хөвчлийн юм тооч хүмүүс байдэн шүү дээ. Тэ ингээ хүрлцэх тэ ингээ хүрлцэж одоо инхрийлэл тийм дуртай хайрын хэлэн тийм гэсэн үг байхгүй тий. Тийм учраас энэ чи анх тий тэрч хөвтээд л энийг ингээ онцолсон биш үү. Тэгэхээр яг нөхрийн энэ үйлдэл бас таалагддаг байна гэсэн үг байхгүй юу. Тийм учраас маш их юм хүрлцдэг тий хүрлцэж байгаа тэр зүйлээр дамжуулаад ингээ хайр мэдэрдэг юм бүсгүй. Дараа нь ингээ бэлэг авч өгөөд цэцэг авч өгөөд л гэсэн байгаа тий. Тэгэхээр бас магадгүй бэлэг авахаараа ингээ хайр илүү мэдэрдэг байх магадaltaй одоо. Тийм учраас ялангуяа ингээд нөгөө жирэмсэн үед чинь бусдаас илүү их анхаарал, халамж тий хүсдэг. Энэ бол эмэгтэй хүн болгонд байгаа онцлог гэсэн үг тий. Тийм учраас илүү их өөрлөгөө төвлөрдөг тий надаа яаж харилцах бол тий эн чинь ганц хүн байгаагаар өөрийгөө төсөөлдөг тий хэвлээд байгаа хүүхдэд тооцоолоод хоёрын хүнд байна шүү дээ гэдэг тий би энд байна гэсэн. Би тий намайг анхаараач гэсэн юм одоо хилэмж давмгаалдаг гэж ойлгож болно гэсэн үг. Тийм учраас тий нөхрөөсөө илүү их хайр, халамжийг хүсэж байгаа. Өөрт нь зориулаасаа гэдэг хүсэл бас энэ дотор явж байна л та. Тэрний юу гэвэл ингээд мөнгө төгрөгийн асуудлыг ингээд тодорхой хэмжээгээр ярьж байгаа. Тэг ингээд манай нөхөр нарийн л та тий. Гэхдээ ингээд гэр бүлийн мөнгийг би олчдаг, би өөрийгөө хаач аваа явсан гэсэн илэрхийлэмж байгаа. Тий.
Гэхдээ мөнгө төгрөгөөр дутаад байгаа даа биш те. Дутаад байгаа даа гол асуудал нь биш байгаа даа. Би өөрөө ингээ хийчдэг. Гэхдээ энэ юу хүсэж ийн гэхээр надад зориултыг хүсэж байгаа байхгүй. Эмэгтэй мэн те, эхнэр мэн, нөхөр мэн надад зориулаасаа, зориулт гаргаасаа гэдэг зүйлийг хүсэж байгаа юм болов уу гэж миний хувьд гэж бодож байна. За бүсгүүдээ ямар ч гэсэн энэ төрөнд бас цагтлыг бичиж ирүүлсэнд баярлаа гэж хэлмээр нь тий. Яг өөрийнх нь хувьд бол бас юу хэцүү байна вэ гэдгийг олж хараад тэрнийхээ төлөө бас тий дуурч чаддаг, илэрхийлж чаддаг ийм илэрхийлэмж бас айгүй харагдчих ш. Надад болоод айгүй тийм хөөртмөр санагдлаа. Гэхдээ мэдээж хүн болгоны л одоо зовлон тий тэр хүнд бас зовлон болж байгаа шүү дээ. Яг хөө цагтлын ингээд агуулгыг харах юм бол бараг 50% нь санхүүгийн талаар тооцсон. Тэснэ 50% нь үлдсэн жижиг шижиг асуудлыг дурдж өгч байгаа байхгүй. Тэгээ бүсгүн маань цагталтаа нийгмийн сүлжээнд ч гэсэн бол тодорхой хэмжээний би бол байр суурьтай эмэгтэй гэж өөрийгөө илэрхийлж байгаа. Тэгэхээр ингээд харах юм бол эн чинь нөгөө бас хүчрэхэг гэдэг ангиллууга бас ингээд орох боломжтой бол явчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бүх юм өөрөө зохицуулах боломжтой тий. Бүх шийдвэрийг гаргах боломжтой. За магадгүй түүний амьдралд нөхөр нь байхгүйсэн ч гэсэн амьдралаа ингээд аваа явах хэмжээний бас байж болохоор байгаа даа. Гэт ингээд айгүй хүчрэхэг ингээд эдийн засгийн хувьд ч гэсэн магадгүй эрхчлөөнд хүрсэн энэ байдал байж ангууд хүүхэд гэдэг зүйл ингээд нэмэгдчихэр мэдээч ямар ч хүн ядарна, стресстэн, тий гомдлон, ачаалал аавна. Тэгээд яг хичнээн хүчрэхэг ч гэсэн ямар ч бүсгүй хүн нөхрөөсөө хайр халамжийг хүсдэг л байхгүй. Нөхөртөө эрхэлмээр л байдаг, тунмаар л байдаг. Яг нэг ийм шүхэр амар бороотой өдөр шүхэр гарч ирэх яг тэр мэдрэмжийг бүр ингээд тодоос тод мэдэрмээр байдаг байхгүй тий. Одоо нөгөө юу гэдэг нөхрийнхөө далбаан дор нөхрийнхөө одоо тий нэр төрөн дор сүлт дор ч гэдэг одоо юу гэдэг тий ямар ч гэсэн миний хажууд эр нөхөр маань байгаа шүү дээ гэдэг тэр мэдрэмж ямар ч эмэгтэйд бол өгүүлэгддэг л гэсэн үг. Тэгэхээр яг хоо бидний нөгөө олонхын ярьдгаар хүчрэхэг эмэгтэй гэдэг чинь амар тийм хангалттай үг бас биш байгаад байна л та. Эр хүн байгаа л болвол тэ жирэмсэн болоогүйсэн ч гэсэн эр хүний нөмөр нүлэг бол хэрэгтэй байдаг шүү гэдгийг бас айгүйх ингэж харуулж өгсөн цагтлаа гэж бодож байна. Тэгэхээр бүсгүйгийн маань нөхөр бас бидний нэвтрүүлгийн үзээ сууж ивэл тэ та түүний хувьд бол маш том орон зай эзэлж байгаа. Тийм болохоор энийг гоё мэдрүүлээрээ. За тэгээд одоо мэдээ санхүүгийн хувьд бол ярьж штэ нөхөр маань бол ингэдэг. За миний хувьд бол тэгдэг аялалд явлаа гэхэд одоо амралтанд очлоо гэхэд яг ижил тэнцүү гаргадаг жижиг шажиг юмнуудыг би өөрөө зохицуулчдаг асуудалгүй аваа явчихдаг гэл тэ. Хэрээр болгодог гэж байгаа ч гэсэн ямар ч эмэгтэй хүн энэ дээр бас л нөхрийн одоо байр суурийг те магадгүй эсвэл бүр болоо ихэд талархал. Миний ингээ хийж чаддаг шүү, хийдэг шүү, үнэхээр нэмэртэй байдаг шүү, тусдын болдог шүү. Урам зориг. Тий, урам зориг нэг юм хариу үйлдэл бас баймаар байгаа байхгүй тий. Түүнээс одоо юу гэдгийг та нартай та наргүй болно гэсэн агуулга ерөөсөө биш. Чи нөгөө хамтын зүйл шүү дээ гэдгийг бас өгүүлээд. Нөхрийн хувьд бол өөрөө өөрийгөө ингээд урамшуулчдаг байгаа. Тэ өөрийгөө ингээд магтдаг. Тэ би бол хийж гин тэгж гин гэдэг. Мэдээж яг ингээд нөхрийн хийж байгаа зүйлсийг ингээд харах юм бол айгүй мундаг залуу байгаа даа байхгүй. Хариуцлагатай тэ яс хийдэг хэлсэн ярьсандаа байдаг амьдралд их хариуцлагатай тэ хөдөлмөрч ийм залуу байгаа. Энэ бол би бол айгүй мундаг залуу гэж харж байгаа. За тэгээд нэг нөгөө талаараа юу гэхээр өөрийгөө ингээд дөвийл гэж яддаг тий хорвоогийн хамгийн ухаантай залуу гэж өөрийгөө боддог. Тэр хүн бол урамшуулал магтаал тий тэр урам зоригоо өөртөө өгөөд тий сэтгэл хангалуун ингээд амьдэрч байгаа. Харин бүсгүй хувьд арай өөр байгаа тий. Эндээс хойш ч юм уу ямар зүйлээр ингээд өөрийгөө хүмүүс танигдсан идэж гисэндээ нөгөө талаараа ингээд бас бүсгүй хувьд урам зориг хүсэж байгаа юм шиг тий нөхрөөсөө ялангуяа тий ингээд сайн олж байгаа гэр орныхоо бүхий л хүнс бүхий л зардлуудыг ингээд тодорхой хэмжээгээр болгож байгаа тий өөрийгөө ингээд болгож байгаа тэр зүйл дээр нь магадгүй нөхрөөс нөгөө талаараа зориулалт хүсэж байгаа өөрт нь ингээд тэр нарийн биш байгаад өөрт нь зориулаасаа гэдэг зүйлийг хүсэж байгаа. Нөгөө талаараа юу вэ гэхээр бас яг ингээд тий нөхөр нь ингээд чи минь мундаг шүү хийж чадж байгаа шүү гэдэг тий бас нөхөр маань өөрийгөө магтахаас гадна бас ихнэрээ урамшуулдаг, зориулдаг, зоригжуулдаг, магтдаг байгаасаа гэж тий. Би ч хаяа магтаж өгдөг гэж байгаа байхгүй тий нөхөр нь ингээ өөрийгөө магтдаг болохоор. Тэгээ яг энэ зүгээр хосуудтай нэг тийм даалгавар байдаг штэ гэж сануулмаар. Ямар даалгавар вэ гэвэл яг юм хит нөгөө өөртөө өгөх магтаалыг их гэж хараад байгаа бол хоёулаа энэ 7 хоногтны гоё челленж зарлая гэж яагаад юу гэвэл чи миний өөрийгөө анзаардаггүй 3 зүйлийг хэл. Тэгээ тэрүүгээр маань намайг магт.
би чамайг магтъя. Нөгөө хосын харилцаа гэдэг нь зөвхөн өөрийгөө л услаад байвал те цэцэг зөвхөн өөртөө л ус зориулаад байвал гэтэл чин хамтдаа байх хэрэгтэй зүйл шүү дээ. Хамтдаа хичээх хэрэгтэй. Хамтдаа услагдах хэрэгтэй те. Тэгээ яг энэ дээр нэг нэгэндээ зориулагдаж чадахгүй байгаа бол би бинийг авслая. Би бинийгээ магтаж өгье. Тэ нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө харилцсан. Миний анч гэсэн энэ зүйлээрээ мундаг шүү, гайхалтай шүү. Би бүр биширдэг штэ. Олон эмэгтэй байдаггүй ч бол зүйл чамд байдаг шүү гэв. Вау, баярлаа. Чи ч гэсэн чи энийг ерөөс олж чаддаггүй хаа. Миний хувьд бол энэ чинь амар аварштай зүйлч гэдэг юм те. Би бинийг ингээ харилцсан магтаж өгөөсэй, хийж өгөөсэй те. Тэнгүүтээ бүсгүй шууд араас нь өөрийгөө бас оруулж ирж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ хэмжээнд энэ бүсгүй зүйлийг хүсээд байна штэ. Миний хувьд царай цустэй би хаа хийж гологдохгүй. Тэгээ сошиалд ч нийгэмд ч эзлэх байр суурьтай хуваараа бизнес хийдэг. Гэхдээ гэрээсээ гардаггүй ирнэ мөнгөө баг нөхрөөсөө 5 дахин илүү олчдгоо. Энэ яагаад магтах зүйл биш гэж те. Яг хөө энүүгээрээ илүү би чамаас илүү хүч чадалтай гэхээсээ илүүтэйгээр те. Чи надаас илүү мундаг гахалтай байна гэхээсээ илүү миний ань үнэхээр аавштай зан чанартай шүү. Гэдэгтэр би бинийгээ ингэж те дөвөөлгөж өгөөсэй, магтаж өгөөсэй. Магадгүй эн чинь нөгөө талаа бас сэтгэл зүйн дэмжлэг болдог шүү дээ тий. Тийм болохоор нэгнийгээ магтаж урамшуулах энэ хэлбэрийг битгий орхигдуулаасаа гэж бодож байна. За дээрээс нь энэ дээр ингээд за одоо яг бүсгүйгийн одоо нэг хүсээд байгаа зүйл гарч ирж байгаа байхгүй тий. Гол нь нөхрөөрөө тий бүр тодорхой тоочж штэ тий. Гэрийн мах, гэр ахуй, хоол хүнсний мөнгө огт гаргуулаагүй. Одоо магадгүй нөхөр маань энэ дээр нэг удаа биш тий. Одоо юу гэдэг ихнэрийг миний ань одоо яг энэ хөвлөдөд хийж явах үе бол нэг амрах буй гоё релакс хийх те чи гоё ингээ хаппи байж хүүхд маань эрүүл сарвал байж гин гэтээ хүүхдийнхээ төлөө гэхээс миний ань үнэхээр тийм бай. Гэт нөхөр нэг энэ дээр нэг жоохон тоглолт хийвэл те бүр зариудаар хийвэл те нэг жижиг шажиг юмд нь оролцуул те гэж бодож байна. Тийм шүү те. За тэгээд би нөхрийн дансыг юу болж байдгийг ч мэддгүй гэсэн байгаа тийм. За ингээд тэгэхээр энэ гэр бүл маань санхүүгийн тус тустай байгаа юм зүйл харагдаж байгаа юм. Мэдээж тус тустай байж болохгүй юу гэвэл болно. Тодорхой хэмжээгээр тус тустай байж болно. Гэхдээ хамтын төлөвлөлттэй хамтдаа ярилцдаг санхүүгээ яаж зарцуулах уу, ийх үү, хуваарилдаг, зарцуулдаг. Энэ нөгөө бие биенээсээ тодорхой хэмжээгээр санхүүгийн хувьд ингээ мэдээлэл өгдөг тийм. Тэгээд нэгдмэл байх энэ зүйл бол хосын хувьд чухал байдаг шүү. Энэ дээр бас ихтгэлцэл тодорхой хэмжээгээр явагддаг шүү тий. Магадгүй энэ санхүү энэ загтлыг бичиж байгаа бас магадгүй цаана өсгүй мэн тий. Би ингээ гэр орныхоо олон зүйлийг болгоод байхад нөхрийн санхүү хаана зарцуулагдаад байгаа вэ тий. Магадгүй тэрэн дээр эргэлзэж болох юм тий. Магадгүй цаашдаа энэ эргэлзээ үүсчих болох магадлалтай байхгүй юу. Тийм учраас юу гэж хэлэх гээд байна гэхээр санхүүгийн хувьд нэгдмэл байгаасаа. Тий. Магадгүй ингээд та хоёр хангалттай санхүү олж байгаа бах. Тий. Тэгээд хангалттай санхүү олж байгаа болохоор хин юундаа зарцуулж байгаа нэг чухал биш байж магадгүй. Гэхдээ гэр бүлийн хувьд санхүү өөрөө магадгүй сайн олж байгаа ч гэсэндээ түүнийгээ юунд зарцуулж байгаа яах вэ хүүгээд хамтдаа нэгдмэл байхаар нэгдүгээрт үр дүнтэй зарцуулалт бий болдог гэр бүлд. Үр дүнтэй. Нөгөө хичээнгүлэн хөдөлмөрлөд байгаа тий туслуулж байгаа хүс маань үн цэнтэй байна гэсэн. Ямар нэгэн зүйл болгож чаддаг ч гэдэг юм уу. Ийм давуу талтай. Нөгөө талаараа юу вэ гэхээр санхүү өөрөө бас хангалттай байх нь сорилт болдог, бэрхшээл болдог. Тэр нь ямар бэрхшээл болдог вэ гэхээр магадгүй тий эсрэг хүүснэнтэйгээ харилцаа, найз нөхдөйгөө харилцаан дээр тий дандаа л ингээд нөгөө бусдад ашиглуулдаг. Эсвэл илүү их одоо тэр зүйл дээр хяналтгүй улмаас тий эхнэрээ орхигдуулдаг ч гэдэг юм уу, гэр бүлийн гишүүдийг орхигдуулдаг ч юм уу, найз нөхөдөвтэй болоо тэднэртэй илүү зориулдаг байдал бий болгох ч гэдэг юм уу, бас ийм одоо эрсдлүүд гардаг шүү. Тийм учраас олон гэр бүлийн зөвлөгчнөр хэлдэгтэй хосын гэр бүлийн санхүү бол болж өгвөл нэгдмэл байхыг уриалдаг гэдгийг бас онцлмоор. Тийм энэ аягүй чухал та нөгөө эд хөрөнгийг дагаж хүний зүрх сэтгэл бас оршдог тий. Тэглээгээд одоо юу гэдэг гэр бүлийн амьдрал чинь илүү их санхүүгээ дагаж одоо тий зүрх сэтгэл нь оршин гэхээсээ илүүтэйгээр ер нь бид нар ингээд байгуулгын хувьд ч юм эсвэл ямар нэгэн харилцаан дээр харахаар санхүүг хинэн барьж байна. Тэр нь илүү их мэдлэлтэй тий тэр нь илүү оролцоотой байх хандлага бас ингээд үүсдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ аягүй чухал учраас тий энэ дээр бас яг ийм
бодолтой зөв шийдвэртэй багасаа. Тийм нөгөө талдаа бол хяна гэж байгаа юм биш шүү дээ. Санхүүгийн хянаа гэсэн үг биш те. Харин юу гэхээр мэдээлэлтэй байх. Бие биендээ ийм болж байна. Гэхдээ ийм хянуулах бас ийм зөвшөөрөлтэй одоо зөвшөлтсэлтэй бас байх хэрэгтэй байж болно шүү дээ тийм. Яагаад магадгүй тэр хүн одоо жишээлбэл санхүүг хянаагүйгээс болоод санхүүг одоо тийм ингээд ингээд яалаа хоёлаа юун зарцууллаа гэдэг байдал байхгүйгээс болоод тоглоод явахыг үгүйсэхгүй. Эсвэл янз бүрийн хэрэглээ хийгээд явахыг үгүйсэхгүй. Тэгээ тэрийг дандаа ингээд даамж өрчихсөн үр улсын хойно ингээд мэдээд идэг штеп хүмүүс. Тэгээ хяналтыг хийдэг штеп. Гэтэл яг эн чинь анхнаасаа зөв байснаас болоод тийм яг тэр хүн бие зөвөр ч гэсэн авч явахд яг хүрэх учраас. Тийм шүү тий. За тэгээд санхүүгийн хувьд та яар маань нэгдмэл бие биендээ мэдээлэл өгдөг, хамтдаа үр дүнтэй тий үнэхээр сайн олдог бол хамтдаа үр дүнтэй бас зарцуулдаг байгаасаа гэдэг зүйлийг зөвлөмөр байна тий. За тэгээд үргэлжлүүлээ юм гэсэн. Гэр цэвэрлэх асуудал энд яригдсан тий. Гэхдээ өөрийн гэрийн ажилд бол нэг юм уу 2 сартаа нэг цэвэрлэнэ. Гэхдээ заавал хажуугаар намайг ямар нэг юм хийлгэх гинэ гэд ингэж байгаа. Тэгээ хаяа амралтын өдрөө өглөөний цай бэлтэн тэгээд л болоо гэсэн ба. Энэ яг хэсэг юу хэлж байгааг бол надад анхаараач. Би энд байна шүү дээ. Намайг халамжлаач гэсэн мессеж ирж штэ тий. За гэр цэвэрлэхэд маань туслаач. Ингээ гэр 2 сартаа нэг юм уу 2 сартаа нэг удаа биш те би давхар ядарч байна. Тийм учраас ингээд 7 хоногт нэг удаа ядаж гэр цэвэрлээд ингээ гэр цэвэрлэх гэрийн ажилд ингэж оролцож өгөөч. Чи надад хэрэгтэй юм шүү гэдэг мессеж байхгүй те. Тэгээ дараа нь юу вэ гэхээр те ингээ гэр цэвэрлэхдээ миний оролцоогүйгээр те яг ганцаараа дааж аваад те ингээд хийчихээ гэсэн энэ зүйлийг хүсэж байгаа. Тэгээд бас цай бэлдэж өгөх нь бас таалагдтiin. Тэгээ энд өглөөний цай амралтын өдөр цай бэлдээд ингээ өгч байгаа. Энэ байдлаар дамжуулаа энэ бүсгүй маань хайр, халамжийг бас нөхрөөсөө мэдэрдэг юм байна тий. За тэгээд гих мэтлийн эдгэр зүйлс байгаа. За энэ дээр нэмж хэлэх зүйл байсан уу? Гэхдээ тэгээд одоо нөгөө за яг энэ төгсгөлтнөөс гарч ирээд байгаа юм л да. Урдны жирэмслэлтэй төсөөлөд одоогийн жирэмслэлтэн дээр бас ингээ хүлээлт үсгээд байгаа байхгүй тий. Урд нь бол тэгдэг байсан. Одоо тэгхгүй байгаад байна гэж тий. Тэгээ магадгүй бүсгүн маань бас айгүйх боломжгүй зүйлүүдийг ихээс илүү урд нь хийдэг байсан зүйлсүүд дээр л хүлээлттэй байгаа юм болов гэсэн бодол бас байна. Тийм шүү те. Хүлээлт бол мэдээж байгаа. За тэнгууд энэ ч нөгөө бие давхар жирэмсэн байгаа учраас те бүсгүн маань юм онцгой сэтгэл зүйн хайр халамж хүссэн, хүлээсэн, хүлээлттэй яг ийм үе байгаа. Тэгээ энийг анзаарч. Дээрэс нь юу вэ гэхээр яг энэ хүлээлттэй дагаад магадгүй бүсгүн маань тодорхой хэмжээний бас ингээд яагаад өмнө ингэхгүй одоо ингэчүү гэдэг юм төгшөр бас үүсцээ яваад байгаа аахгүй дотроо тий. Өмнө ингээл идэгсэн одоо яагаад ингэсэн байгаа юм бэ? Ингээд ингэж хандаад байгаа юм бэ гэдэг ийм зүйлс байгаа. Тэгэхээр бүсгүүдэд хандаж зөвлөмөр байгаа зүйл бол энэ хэрэгцээ халамж мэдэрмээр байгаа энэ зүйлсийг илэрхийлээрээ тий нөгөө хүн хэлхээс нас цаас ч гэсэн ашигладаг чи заримдаа ирчүүд мэдэр чинь бас тий альва зүйлийг тий нөгөө мэдэрч чадахгүй байна тий ажилдаа хитрхи төвлөрсөн ч юм уу ямар нэг юм санаа зовнсон ч юм уу тэр үедээ ирчүүд яадаг вэ агуудаа ороод төвлөрч чаддгүй тий хажууд байгаа хүнээ мэдэрч чадахгүй ч юм уу ингээд анзаардаггүй тийм учраас тэ энд байна шүү гэд яг энэ загтал дээр илэрхийлсэн шигэ магадгүй нөхөртөө загтал зурус байдлаар илэрхийлж болно. Эсвэл тэ хамтдаа байх учраас би чамаас ийм зүйлсийг ингээд хүлээж байна, хүсэж байна гэдэг зүйлээ илэрхийлээд үзээрэй гэж хэлмээр байна тий. Тийм тэгээд бүсгүйгээ болвол мэдээж одоо юу гэдэг юм би давхар энэ үе бол илүү хачаал авдаг тий. Бас сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд, бие махбодын хувьд маш их ядардаг юм үе байгаа учраас заавал бас ямар нэг юмыг хин нэгэн хийх бас албагүй гэж хэлмээр. Зарим зүйлийг зүгээр л орхичих тий. Жишээлбэл одоо юу гэдэг нөхөртөө тоос оруулахдаа адил чи босоод энийг залгаатгаа гэж тэгээд ханаа зүгээр тоосоос оруулахгүй орхичихооч гэдэг юм уу тий. Тэгэж хэлдэг. Эсвэл өөрөө тэрнээс тий төр орхиж байгаад хийяач гэдэг юм уу тий. Одоо юу гэдэг ихнэр нөхөр болвол одоо сардаа нэг юм уу эсвэл 2 сардаа нэг удаа л гэрээ цэвэрлэдэг. Тэгвэл бусад цагт нь хин цэвэрлэх вэ? Би л цэвэрлэхээстэй гэж энэ бодол өөрөө жирэмсэн байх үед айгу ачаал өгдөг байхгүй. Яг мэдээч ингээд одоо бохор заваан байна гэдэг хүний бас их стресс дүүлнэ л дээ ялцчихв. Гэхдээ зарим үе зүгээр л орхичих тий. Тавьд сураарай, орхид сураарай.
заавал бүх юмыг яг ингээл эзэн бийжүүлэх гээл бүх юмыг байранд нь байлгах гэдэг юм гэвэл ганц хүн бас айгүйх ядарна тийм учраас илүү ихээр орхиж би мах сэтгэл санааны гой тайван байгаасаа гэж айгүйх хүсэж байна. Тэгээ ингээ харах юм бол хосоосоо л маш их зүйлийг л хүсэж хүлээж байна л та тий. Тэгэхээр яалтчгүй ихнэр одоо жирэмсэн байж гид томорхын хэрээр нөхрийн үүрэг хариуцлага болоод ихсдэг юм үү шүү гэж. За тэгээд түрүүний миний нөгөө ярьжсэн агуулга бол энд орж ирж байгаа байхгүй. Хамгийн гол нь өмнө нь хүүхэдтэй болохоос өмнөх хандлага. За тэгээ хүүхэдтэй болсны дараах хандлага. Анхны хүүхдийг ярьж штэ. За тэгээд энэ хоёр тэнгэр газар шиг болоод 3 жил өнгөрсөн. Тэгэхээр нөгөө ихний хүүхэд төрөөд бол 3 таа хүүхэдтэй болж таарч байна тий. За одоо уурлаж гомдох юм бол тэр чигт нь хайчихдаг гэж. Энийг ингэж хэлээд ингэсэн шиг ингээ орчихдог тий. Яг нөгөө бүсгүй бол юу хүсэж байна тэгэхээр болохгүй бол уурлаад үзье. Тэгэхээр нэг ингээд тий айж магадгүй, сүрдэж магадгүй гэсний хөөрхөн юм юу байгаад байна шүү дээ. Тэгээд энийг манай ирчүүд ялангуяа жирэмсэн их нэртэй битгий орхигдуулж байгаараа тий. Өөстө би харигаа уурлуулчлаа. Учиргүй ингээ бөмбөгнөд ирдгүү маа гэхэд тий. Хэсэг ингэснийхэн дараа за хоёлаа эвлэрээ уучраа олъё. Чи яг юунд ингээ бухимдаад байна тий. Юу чиний өөрийг хүргээд байна. Би яг ямар байхаар чамд ингээд таалагдахгүй байгаад байна гэдгийг гоё ярилцдаг байгаасаа. Тэгээ хосын харилцаа ингээд жил ирэх явах тусам ер нь бол жоох ингээд орхигдоод байдаг талд ажиглагддаг л да. Тэ? Бүсгүй бол хэлж штэ яг анхны жирэмслэлтэр бол өөр эс. Хүүхэд төрсний дараа тэгсэн чинь жоох суултраад тэгээ одоо бүр ингээд байхгүй болцсон гэдэг зүйлийг бол илэрхийлээд байна ш. Тэгэхээр манай хосууд хосынхаа харилцааг битгий орхигдуулаарай. Жил ирэх тусам л гоё явн чангардаг тэр байдлыг бас илэрхийлээрэй гэж хэлмээр. Их жижигхэн бас сонирхолтой судалгаа уншлаа л да. Тэр судалгаан дээр ямар бас дүгнэлт гарч ин гэсэн чинь яг дөнгөж гэрэлж байгаа жилдээ энэ хүн болвол яалтчгүй миний зайны хань мөн гэж 98% ингээд те гүцэтгэлтэй хариулж байгаа байхгүй. За гэрлээд 2 жилийн дараа яг нөгөө хосуудаас нөгөө асуултыг асуусан байна. Яг зайны чи хань мөн үү гэсэн чинь тэдгэр хүмүүсийн 56% таар хариулсан. Нөгөө 98-аас буурсан байгаа байхгүй. Эргэлцсэн ба шүү дээ. Тэгээд 10 жилийн дараа уулзаад асуусан чинь дөнгөж 6% хангалттай байхгүй болчих шүү дээ. Энэ миний зайны хань биш байсан байна. Өөр нэгэн байгаа хаа гэсэн бодол төрж штэ. Тэгээд нөгөө хүмүүсийг орхиод 20 жилийн дараа уулзсан байна. 20 жилийн дараа уулзсан чинь яг нөгөө хүмүүстэйг уулзж байгаа ш. Дахиад нөгөө асуулт асуусан чинь 95% гүцэтгэлтэй. Тэгэлгүй яах вэ? Заяаны хань маань мөн байсан гэж. Тэгээ эндээс нөгөө судлаач юу гэж дүгнэж байгаа гэхээр зэрэг тий яг жинхэнэ гэр бүлийн тэр харилцаа би биендээ гомдоод, муудаад, сайндаад, буцаж ивлэрээ дахиад итгэлийн алдаа дахиад олоод энэ хүртэл цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр доор хаяж 20 жил төвчих хэрэгтэй шүү гэж ийм дүгнэлт гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр зэрэг энэ дунд нөгөө урууднаа тий хардаг байсан харахаа болно. Инээс хэлдэг байсан инээс хэлэхэ болно. Тий тэгээ окей гэж гоё эерэг хариулт хэлдэг байсан бол чадахгүй болохгүй гэж сөрөг хариулт хэлдэг болно. Гэтэ энэ бол цаг хугацаа шүү. Буцаад нөгөө цикл дээрээ ирнэ. Тийм болохоор хичээгээрээ, төвчээрээ. Тэгээ заавал бас энэнд даатгах албагүй шүү дээ, тий. Зүгээр л өдрөөр хичээ. Өнөөдөр магадгүй хамгийн сүүлийн удаа хайрлаж байгаа юм шиг, амьдарч байгаа юм шиг зориултыг гаргаж болохгүй гэж тий. Маргааш өглөө дар бантахад энэ хүн байж гэнэ гэд бодчихж байгаа учраас нөгөө гоё юмнуудаа маргааштай хойшин тавьчихдаг байхгүй. Тэгэхээр маргааш гэж хойшлуулахгүйгээр дор бүрэн л манай хосууд хийгээсээ хэрэгжүүлээсээ тий. За тэгээд дээрээс нь нэмэх нь яг үүнтэй холбоотойгоор нэмэх нь бүсгүй үед бол бие давхар байгаа учраас сэтгэл зүйн хувьд өөрчлөлт явагдана. Тэ илүү их одоо нөхөр болон тэ эхнэр хоёр тодорхой хэмжээ эхнэр жирэмсэн боллоо гэхэд энэ хоёрын сэтгэл зүй хэмжиж үтсэн юм л да. За тэгсэн чинь эхнэрүүдийн сэтгэл зүй илүү хэлбэлцэж байгаа. Яагаад гэвэл бие давхар байгаа учраас тэнд тэ нөгөө өөрчлөлтүүд бие организмын биологийн өөрчлөлтүүд явагдаж байгаа тэ дээрээс нь ингээ ачаалал авж байгаа юм илүү хэмзэг мэдрэмтгий болж байгаа гэсэн. Тэгэхээр жирэмсэн бие давхар авах үед илүү их эмгтээчүүд маань тий эмзэг мэдрэмтгий тий илүү хайр халамж хүсдэг энэ онцлог байдаг тий. Харин нөхрийн хувьд нөхрүүдийн хувьд төдийлөн сэтгэл зүйн өөрчлөлт нэг гараагүй юм байна. Гардаггүй гэж ярьж байгаа. Тийм учраас яг сэтгэл зүйн өөрчлөлт нь илүү их юм хэлбэлцэл нь хэн дээр гарч байгааг бол эмэгтэй хүн дээр илүү их гарч байгаа. Энэ нь юу гэсэн буруу гэсэн үг биш ээ. Энэ бол байгалийнхаа жамаар явагдаж байгаа зүйл тий болох зүйл болдгороо болж байгаа. Тийм учраас үүнийгээ та хүлээн зөвшөөрөө тий би ингээд жирэмсэн байгаа учраас би давхар байгаа учраас тий
одоо янз бүрийн өөрчлөлт илүү хайр халамж хүсэх тий эсвэл эмзэглэх мэдрэмтгий байх эдгээр зүйлсүүд байх боломжтой тий ийм одоо өөрчлөлтүүд байдаг шүү гэдэг хэлмээр байгаа. Тэгээ үнийгээ та хүлээн зөвшөөрөөрөө дээрэс нь юу гэвэл загтал дээр ингэсэн ахаа 5 жил өнгөрөхөд яах болоо гэсэн. Тэгээ яг энэ өөрчлөлтөө энэ эмзэг тэгээ мэдрэмтгий байгаа дээрэс нь сэтгэл зүйн хувьд хэлбэлцэлтэй байгаа энэ үедээ илүү их түгшүүр бий болж эхэлж байгаа байхгүй түгшүүр анзаарэгдчих. Тэрний юу гэвэл ирээдүйд яг энэ харилцаа яах болоо гэдэг юм түгшүүр энд явагдчихин тий. Тэгэхээр ингээд одоо намайг ингээд тодорхой хэмжээгээр тоохгүй ингээд зарим үед ингээд орхиод өмнөшгөө биш байгаа юм чинь ирээдүйд яах бол гэсэн энэ түгшүүрийн юм бодлууд илүү их бий болж эхэлж байна тий. Тэгэхээр нөхөртөөгөө ярилцаараа илүү их энэ хэрэгцээ шаардлагуудаа нөхөртөөгөө ингээд зөв одоо тонож уурлаж бухимдаж ус тий яг юм би давхар байх үед ийм зүйлийг чамаас хүсэж байна гэж зүгээр ингээ илэрхийлээд үзээсэй гэж. Нөгөө талдаа юу вэ гэвэл уг нь нөхрүүд яаж их нэрээ аргадаг гэлээ дээ гэдэг ингээд тий харьцуулалт бас явагдаж байна тий. Энд чинь хүн л юм чинь дээр зүйлс явна гэсэн үг тий. Тэгээ харьцуулж ин тий яг ийм үед чинь уг нь бол айл нөхрүүд хүмүүс чинь ингээл тий яаж их нэрээ аргадаал бөөцөлөөл ингээл халамжилдаг үлээ. Гэтэл энэ хүн ийм байхгүй байна гэдэг ингээд харьцуулалт явагдаж байна тий. Тэгэхээр энэ зүйлсийг буруутгах гэсэнгүү мэдээж жирэмсэн хүний бие давхар хүний ийм онцлогуд явагддаг. Тийм учраас энэ зүйлийг ингээд зөв шийдвэрлэх процесс нь юу гэхээр энэ өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг нөхөртөө нэг нүдгүүгээр илэрхийлээрээ тий надаа яг ийм мэдрэмж төрж юм заримдаа би ингээд ганцаараа юм шиг ганц их ганцаарч байгаа юм мэдрэмж авч байна тий энэ гэр орны ажлыг заримдаа би ганцаараа л хийгээд байгаа юм шиг санагдаад байна тий надад тусламж хэрэгтэй байна тий надаа ийм тусламж хэрэгтэй юм шиг байна хэрэгтэй байна гэдэг энэ зүйлсээ илэрхийлээрээ тий энэ чухал шүү ингээд яг жирэмсэн байх бие давхар байх үедээ өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэдгээр үгсийг тий нөхөртөө л та хэлнэ шүү дээ түүнээс биш найзуудаа ээждээ аавдаа гэхээс илүүгээр нөхөртөө илэрхийлж заншаасаа гэдэг зүйлийг хүсэж байна. За хамгийн сүүлийн миний бас нэг чухал ярих зүйл бол яг жирэмсэн байх үед тодорхой хэмжээгээр 2 3 дахь төрөлт ч гэдэг юм уу тодорхой энэ төрөлт явагдах тусам эмэгтэйчүүд бэлгийн харилцаанаас зайлсхийх хандлагууд байгаад идэг. Нөхөртөө түүнээс болоод нөхрүүд одоо эхнэр намайг үл тоомсруулж байна. Чи өөрөө л намайг тоохгүй байгаа шүү дээ. Чи өөрөө л надад хайр халамжийг үзүүлэхгүй байгаа шүү дээ гэдэг ийм мессежийг авсан байдаг. Тийм учраас бэлгийн харилцааны хувьд тэ аюулгүй байдал гээд зарим жирэмсэн бие давхар үед аюулгүй байдал болоо бэлгийн харилцааг хязгаарлах тэ ийм зүйлс байдаг. Тийм учраас эмчийн заалт тэ бэлгийн харилцааг хязгаарлаараа гэсэн заалт өгөөгүй бол бэлгийн харилцаанд идэвхтэй байхыг хичээгээрэй гэдэг зүйлийг бас хэлмээр. За тэгээд бүсгүйгийн маань бас нэг өхөөрдөм гэхүү одоо тий байгаа зүйл нь энд ийм нэг асуулт байгаа байхгүй юу? Уг нь нөхрүүд ихнэрээ яаж харагддаг билээ уурт хойно нь ороод инээлгээд л болоо ахгүй юу гэд өөр хариулчих байгаа байхгүй тий. Тэгэж байгаа л гомдуул гомд гэд ингээд гэж байгаа юм шиг хайчдаг нь одоо тий. Өөрөөр хэлбэл өөрт нь ингээд арга нь байгаад байна. Хариулт нь байгаад байна тий. Тийм болохоор зэрэг нөхрөөсөө хүсэж байгаа зүйл ерөөсөө л юм шүү дээ тий. Нөхөр нь гоё цаг гарга хамтдаа гоё тий. Яамаараа ниймээрэн гэд гоё ярилц тий. Тэг магадгүй нэг лаасаагаад за одоо нөгөө вино мэдээж одоо уучлахгүй тий гоё цай тавьж агаад тий. Тэг гоё лааны гэрэл бүтгэн дээр нэг юм гоё яг яамаараа гэд гоё яг юм орчныг бэлдэж агаад ярахаар айгуу гоё нэгддэг. За магадгүй гэртээ бас яг юм орчин бүрдэхгүй байгаа бол өөр орчинд очиж агаад тий. Ярилцаад үзээрэй. Цаг гаргаарай. Тэгээд бүсгүй маань нөхөр магадгүй үзэж магадгүй тийм учраас эхнэрийг урамшуулаарай, зоригжуулаарай, хичээл зүтгэлийг урамшуулаарай, зоригжуулаарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ гэр бүлийг харах юм бол хичнээн мундаг хөдөлмөрч энэ осыг харах юм бол ямар гоё зохицолтой ямар гоё амьдралаа авч явж байгаа юм хос вэ би бол бахархаж чинь хөдөлмөрч хариуцлага ухамсарладаг тэгээд ийм сайн чанарууд та хоёрт маш их байна. Энэ сайн чанар руугаа та хоёр маань төвлөрөөрөө бие биенээ энэ сайн чанараар урамшуулж зоригжуулаарай.
урам зориг өгөөрөө бие биенийхээ хэрэгцээг нь мэдрээд хангаж өгдөг байгаасаа гэж хүсэж байна те. Хайр, халамж хэрэгтэй байгаа бол тэр үед нь хайрлдаг, халамжилдаг те. Үн цэн өгдөг энэ зүйлс төр жоохон л анхаарчод таарын харилцаа буцаад яг ингээд анхных шигээ те цэцэглээд ургах болно гэж бас хэлмээр юм тийм. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань илүү бас яг бие давхар эхнэртэй залуучуудад маань бас тий сайн зөвлөмжүүд болсон бахаа гэж найдаж байна. Яг ийм бол үе бол онцгой үе шүү. Манай залуучууд битгий орхигдуулаарай. Илүү их яг энэ үед тий сайн найз байхаас илүү сайн нөхөр, сайн одоо тий өрх гэрийн тэргүүн байгаасай гэж үнэхээр хүсэж байна. Тэгээ жирэмсэн үед за бас төрсний дараах үед нь илүү их анхаарал онцгой энэ халамжийг үзүүлчих юм бол Монгол эмэгтэйчүүд бол их сэтгэлийн хаттай гайхамшигтай сайхан бүсгүйчүүд байдгаа. Тэгээд өнөөдөр бас цагтаал ирүүлсэн бүсгүйдээ маш их баярлалаа. Тэгээд таны амьдрал мэдээж гэрэлгээгээд олон сайхан нандин мөчүүд хантан одоо таны зүрх сэтгэлийг ойлгож та хоёрын хосын харилцаа улам илүү сайжрахаа гэж найдаж байна. За тэгээд магадгүй бас нэг хэлж болох арга нь хосын харилцаан дээр тий хосын харилцаагаар мэрэгсэн сэтгэл зүйчтэй уулзаж бас болно. Энэ бол илүүдэхгүй заавал асуудалтай араар тавьсан ч юм уу хардталтай ч юм тий хүмүүс заавал уулздаг гэсэн үг биш. Тэгэхээр яг ийм хэвийн харилцаанд дунд ч гэсэн одоо тий илүү бие биендээ хандахын тулд тий одоо юу гоо асуудлаа зэгцэлж цаашаад авч явахын тулд бас уулзаж болно. За манай радиогийн дэрэгдэх одоо манай нэвтрүүлгийн сэтгэл зүйчтэй бас уулзах бас боломжтой шүү. 89 90 50 30 гэсэн дугаарыг үлдээ. За мөн одоо нэвтрүүлгийг маань сонсоод холбогдохыг хүсэж байгаа сонсогч нартай хандаж эхлэхэд тогтуутай сэтгэл @gmail.com гэсэн одоо бидний дор гарч байгаа энэ хаягаар та цагтлаа ирүүлээрэ. За тэгээд хоёлаа урайгаа хэлээд дуусгая. За тэгээ. Сайн цагийг хамт бүтээ, түр баяртай.